Анир Sound Records 2003 оны 100 Улаанбаатар хотоос далаа үзэхэр Хөвсгөл аймаг руу гарсан мөнх хоёр хуланд Ариуна Баги нар тохиолдсон явдлаас сэтгүүлэн бүтээв. Зургаадугаар сарын 14-ний өдөр үд өнгөрч байхад 22-ын товчоо өнгөрч байлаа. Аялал явж байгаа болохоор дэндүү хөөр баясал инээд дүүрэн байлаа. Бүрий болоход Болгон аймгийн нутагт замаасаа жаахан төөрөн нэлээд мөнгөсний эцэст нэгэн айлтаа дайралдан айлаас замаас ухаар Ариуна Баги хоёр орлоо. Ариуна Баги хоёр цуган ороход энд эрүү өвдгөн нийлсэн шахуу өвгөн сууж байлаа. Баги мэнтлэх зураа замаас ухаад өвгөн тэр хоёрыг нэлээд ажиж байснаа. Улаан дээс орон гарсан бай. Та нар зорьсон газартаа хүрч чадахгүй. Эртхэн эндээс буц хэмээн хэллээ. Ариуна нэжэн сүсэг бишрэлтэй болохоор буцгийг Багид санал болгов. Харин Баги энэ хүртэл явчаад юу яриад байгаа юм? Тэр хоёрт битгий энэ тухайд урсаарай. Янз бүрийн юм бодчихно. За булшуул явъя хэмээн зандрангуй хэлээд машиндаа суулаа. Ариунаш машинд суун тэр тухай баргал мартаж өгч. Шүнжэнгөө явсны эцэст үүр хаярхын алдад замын цайны газарт хоол идэж аваад цааш явлаа. Тэр цайны газраас Хөвсгөл аймгийн мөрөн хот ороход ердөө 3 цаг яваад хүрэх ажээ. Замдаа тэд энэ тэр гэж явсаар байгаад үд өнгөрж байхад Хөвсгөл аймгийн мөрөн хотод орж ирлээ. Машиндаа шатхуун дүүргэж аваад ойр суурин юм бэлдэж аваад гарах тийш хандлаа. Гэтэл Ариуна хулан хоёр ядраад байна. Эндээ амарчаад явъя гэхэд Баги хариуд нь тэртээ дэргүй далайн захад очиод хангалттай амраарай. За явцгаая гэжвэ. Энэ тэргисээр байгаад далаа руу гарахад яг үдшийн 20 цаг болсон байлаа. Мөрөн хотоос цааш гарan ойролцоогоор 42 км явж байлаа. 700 гаруй километр зүгээр явж ирсэн машины дугуй гинт учир бүтээлээр хаваа. Дугуйг нөхөж 3 цаг гаруй ноцолдсон боловч хагарсан газрыг нь олоогүйгээс гадна огт хий орохгүй байлаа. Баги одоо шороо болчихжээ. Бүгдээрээ өглөөд эртхэн дугуйгаа нөхөд эртхэн газар хөдлөе гэхэд бүгд зөвшөөрөн тэндийн хоноглохоор болов. Майхан сууцаа янзлан охид майханд хоноороо. Баги бид хоёр машинд хонно гэж мөнх хоёр хэлв. Охид ч зөвшөөрөн майхан руу орж унтлаа. Мөнх хоёр Баги хоёр ганц хоёр чиглэм уусны дараа унтахаар хэвтлээ. Баги сархтандаа сөхүүлээ тэрд орхноо хурхирч эхэллээ. Мөнх хоёр машинаас бун тамхилангаа нэлийн зайдуу очив. Би засах зураа эргэн майхан лугаа харвал майхан тойроо нэг хүн явж байхыг ажиллаа. Манайхны нэг нь унтаагүй л байгаа юм байна да гэж дотроо нэх болныг бодлгүй дуу аялан зогсож байтал ардхан талд нь хүүхэд ойлгох чимээ гарсан. Хоёр цочин эргэн хараад өөч тэр энэ чинь юу вэ хэмээн майхан лугаа гүйн очтол тэднийхнээс хүн босгоно битгээл бүгд сэрх шинжгүй хөрхрөн унтаж байлаа. Хэсэг хугацааны дараа өнөөх хүүхдийн дуу бараг дэрэгдэн ирсэн мэт чанга дуугаар өөлөж эхэллээ. Ой Баги, хүш Баги чисэрдэ энэ юу юм бэ? Чи сонсоод тахтай басна гэрлээ хүш. Өө яасан бэ? Унтмаар байна шүү дээ. Чи сонсож байна нөө муухай дуг. Яг хүүхдүүлээд байгаа шүү дээ. Сонстоо чи. Энэ үү чич гинэн байна да. Энээс айгаад байгаа юм. Энд чинь зүгээр л харс дуурж штэ. Чимээгүй унт. Энэ хилэн ахин унтахаар хэвтлээ. Мөнх хоёр тэгтэл наадах чинь нэг л жигтэй, нэг л муухай дуу юм а гэхэд Баги машиныхаа урд таарчгийг онгоолгон энэнгээр би наадах чинь зөгцүүлээд өгнө хэмээн буу гаргаж ирлээ. Яасан? Юундаа гайхав? Энэ манай аавын хувийн эзэмшлийн буу бүртгэлтэй. Тийм болохоор санаа зовлтгүй. Гэх мэтлэн ярилцаж сууж байтал машиных нь багаж хүчтэй гिचг нэг юм цогх шиг бол хоёулаа цочин эргэн хартал юу ч байсангүй. Машинаас бун эргэн тойрныг харвал юу ч байсангүй. Тэрч байтугай машиныг аль хэдийн хонхоох хэмжээнд хүчтэй цохилт байсан боловч машин хонхоох нь битгий тоосон ч арилаагүй байлаа. Дахин майхны тэнд шимээ гарлаа. Хоёул майхан руу харж байтал
Унтлагын цагаан хувц өмссөн, үсээ задгалсан Ариуна нойрмоглон бие засгаар гарч иртэл Баги айсанда буу алтлаа. Майхан дотроос улан ойрлон юу болоод байгаа юм бэ хэмээн гарч иртэл аль хэдийн майхны үүдэн дээр Ариуна цусандаа хутгалдан хэвтэж байлаа. Баги хэсэгтээ шоконд орж байснаа бүгд нааша майхан руу орцгоо хэмээн Баги зандарн тушаалаа. Буу барьсан Багигаас айн мөн тэр болсон явдлыг харсан болохоор айдастай давтан ухаандас майхан руу гүн орлоо. Баги араас нь орж ин би алаагүй энд ямар нэгэн юм болоод байна хэмээн тойн уртанд оруулан сандран ярьж эхэллээ. Хууламч уйлсаар Багич мөнх хоёрыг хараа салгалгүй хянан харж байлаа. Энэ байдал үргэлжлэлээр үүр хаярхан алдад Баги буланг машин руу оруулж түгжээд мөнх хоёрыг машины дугуйг яралтаа нөхөх хэмээн тушаалаа. Мөнх хоёр машины дугуй нөхөх гэж машины дэргэд ирэхэд их сонин юмыг үзжээ. Машин гэрийн бөөрөн дээр зогссон байлаа. Мөн Ариунагийн цус гэрийн бөөрийг тойрон урссан байлаа. Шүнжэнгөө цоромч хийгээгүй гулан мөнх хоёрыг сагсан Баги нүдэн анилдэж эхэллээ. Энэ үеэр мөнх хоёр голын жалга даган зүхтж амжлаа. Араас Баги юу юугүй хүрээд ирэх мэт хар хурдаараа л урагшаа харан гүйж байлаа. Мөнх хоёр явсаар угаад нэгэн айлын өвлжөнд орж нуугдан бүрий болоход дахин цааш явлаа. Ямар ч үсэн ойр хавьд нутгийн айл байгаа хүн амтантай уулзаж ушуухан төв бараадж цагтаад мэдэгдэх хэмээн дотроо бодон явлаа. Ивч мөнх хоёрын санснаар болсонгүй. Цааш явах тусам өөрийгөө хаана явж байгаа, хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй чиглэл алдсан байж. Бүрий болоход дахин хүүхдийн ойлгох чимээ сонсогдсон араас нь дагаж байгаа мэт уйлсаар байлаа. Мөнх хоёр нэлээд явсны эцэст газар суудал өнөөх гэрийн бөөрөн дээр дахин ирсэн байлаа. Мөнх хоёр нэг газраар эргэлдээд байна гэж бодон цааш дахин гүйлээ. Нэлээд гүйсний эцэст дахин харуул дахин л өнөөх гэрийн бөөрөн дээр зогсож байлаа. Тэрч байтугай гэрийн бөөрөн дээрээс голдох гэтэл би өссөн мэт хөдөлж болохоо байлаа. Мөн өнөөх хүүхдийн уйлахтуу бүр хажууд нь ирж эмэгтэй хүн ам авраарай хэмээн нүдэнд нь шатаж байгаа хүний би харагджээ. Мөн Ариунагийн цусан тутгалцсан би тэнд хэвтэж байлаа. Төд өдөлгүй мөнх хоёрын өөрийнх нь би шатаж байгаа мэт санагдав. Мөнх хоёр энэ мөчөд нэгэнтээ айснасаа болж галзуурч нутгийн хүн түүнийг ухаангүй хэвтэж байхыг олж аймагт хүргэж аймгийн эмнэлэг Улаанбаатар хотын шар гадны эмнэлэг рүү хүргэж өгсөн гэдэг. Харин хулан Баги Ариунагийн цогц одоо болтол олдоогүйс гадна тэднийг харсан хүнч үгүй. Намайг хүүхэд биш хүүхдэд дагсан заа юу? Кадрыг дагах.